Эцсийнхээ түүхийг, өв соёлынхоо дээжийг номоос гадна газраас уншиж зурвал зүгээрсэн. Жухам үүний учир бид уул хадаар бидэрч, уужим талаар хидэрч, уудам дэлгэр арынхаа баруун зүүн хязгаарт аялсан билээ. Монгол орн бол ер нь дэлхийд хадны зургаар баялаг орны тоонд бол зүйсээр ордог. Хадны зураг бол ер нь манай орны нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн оюун санааны сэтгэлгээ, шүтлэг өвшрөл, ертөнцийг үзэх үзлийн нэг илэрхийлэл болохоос гадна тухайн үеийн хүмүүсийн юу хөдөлж хэрэгжилж ийсэн, ан гөрөөгөө яаж хийж ийсэн, мал аж ахуй ер нь яаж үржүүлж ийсэн зэрэг түүхэн чухал сурвалжийн нэг болдог учраас түүх соёлын дурсгалын нэг. Бид нар Монгол улс одоо их баян эрдэс баялаг ихтэй, газрын хэвлэлийн баялаг ихтэй гэдэг. Гэтэл манай орны уул хатан хүртэл одоо хүн төрөлхтний соёлын их өвийг тээж байдгийг тэр бүр мэддэггүй. Түүнээс гадна энэ Монголын энэ өндөр улс уул хатанд хадгалагдсан дэлхийн соёлын өв бол хадны зургийг тайлж уншиж чадах юм бол хүн төрөлхтний үүсэл хөгжил, шилжилт хөдөлгөөн энэ бүгдийг тайлах. Түүнээс гадна хүмүүжлийн, сургалтын, шинжлэх ухааны гэд олон ач холбогдолтой байгаа юм л да. Өнөөдөр Монголд бол нийтдээ 500-аар хадны зургийн зохицлбор газар байгаа гэж байгаа. Тэгээд энэ хадны зургийг сонирхдаг хүмүүсийн тоо орширч байгаа нэг сайшаалтай байгаа. Одоо Монголын энэ уул одоо хадны зураг бол хүн төрөлхтний түүхийн, соёлын өв одоо музей, номын санч гэж шилж байна. Тэгэхээр энэ одоо хадны зургийг тайлж унших бидний одоо чадвах одоо оюун ухааны цараа хөрхөө үгүй юу гэдэг л асуудал байна. Азийн одоо хадны зургийн 70% нь одоо Монголд байж гэж ярьдیں۔ байна лээ. За ингээд Батбол доктор бид нар одоо ихтэй Говьлтай аймгийн Таашир сумаас ихсэн. Тэр Лонгийн нуруу, Их Бэрхийн нуруу. За энтхийн хадны зургуудыг бол одоо үнэндээ бол бүгдийг одоо яваад үзээ судаад гаргаад ирнэ. Энэ богинохон хугацаанд бол боломж байхгүй. Жил болгон болвол ийм хадны зургийн тусгаалсан судалгааны анги гаргаж хадны зургийг ирж хайх ажлыг бол хийх санаатай байдаг. Тэгээ үүний нэг жишээ бол одоо бид бүхний энэ явж байгаа Говьлтай аймгийн нутгаар хийсэн судалгаа болно. Энд одоо нэг онцлог нь бол өмнө нь одоо бас шинжлэх ухааны эргэлтэнд ороогүй. За тэр бол хүмүүс очиж үзээгүй, баримтжуулаагүй. Одоо нэг бас нэгээ үүсгэх юм уу да. Тийм нэлээд хэдэн зургууд бол таадаж одоо манай багийнхан бол маш их ол зомгтой явсан. Телевизийн уран бүтээлчид бид зөвхөн мэдээлэгчид, үзүүлэгчид төдий байдаггүй. Харин ч жинхэнэ эрэлчид, эрт сурж олсноо үзэгч сүмэндээ харамгүй түгээгчид байдаг үлээ. Үүний тулд бид шинжлэх ухаанчдтайгаа санаа зорилго нэгтгэх дуртай, эрэл үр өгөөжтэй, ол заримтай болдгийн нэгэн жишээ энэ удаагийн аялал байлаа. Говьлтай аймгийн Таашир сумын нутаг энэ Хүүшийн бууц гэдэг газар бол нэлээд их хадны зургийн дурсгалтай газар. Тэгээ ан амттын хажуугаар дээлтэй гизэг үснэ арагшаа ингээ хийсчүү хүн бол одоо за одоо мэдхгүй миний одоо явж үзсэн зургууд нэг иймэрхүү дүрст их маш ховор. Ажны барьсан ном нь бол тийм бүр ингээ боловсронгуй биш болох гэж ярьж байгаа юм да. Тийм бүх төр ном учраас энэ бол одоо 3000 орчим үеийн зураг болов гэж бодож байгаа. Тэгэхээр 3000 жилийн өмнө Монгол хүний одоо бидний өвөг дээдсийн одоо хувцас гэхэр зэрэг ингээ харагдаж байхад яг дээл үс засалт өмссөн хувцсны хэлбэр гутал энэ төр бол энэ хадны зургууд бол маш нарийн дүрсэгдсэн байна. За энэ ийм 8 анааш байгаа юм л да.
За энийг бол би хараа шууд анааш хэлж байгаа. Харин өөр бас нэг гаргалгаа бол энэ лам гөрөөс ч юм уу тим маягийн гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ зургийг ингээд харахаар энэний хошуу, чих тэр хөл, хүзүү эднийг харахад бол яг анааш зогсоод ингээд асыг ширтэж байгаа. Тэгээд цуваа байдлаар зогссон байгаа. Сүрэг анааш л гэж одоо шууд хэлэхээр юм зураг байгаа. Тэгэхээр энэ юугаараа сонирн байна гэхээр үнэхээр Монгол нутагт оршин байв. За эсвэл тухайн үед одоо нүүддэж амьдарч байсан гэж үзье. Тэгэхээр энэ анааштай байсан газар амьдарч байсан нүүдэлчд манай Монголын баруун хязгаар руу орж ирв. Анаашийг эсвэл хүнээс сонсоод зурв. Энэ хүн бүгдээрээ одоо нууц үлдчихэж байгаа юм да. За ямар ч үдээс энэ бол ингээд миний харснаар бол ингээд сүрэг анаашийг зурсан юм гайхамшигтай гэж хэлж болох юм хадны зургийн олдврыг одоо бид хүн олсон юм аа. Лавиртын бууцнаас гараад урагшаа явах замдаа бол нэг бууцтай газраар орсон. Энэ бол урд өмнө нь бол хүмүүс очиж үзэж байгаагүй. Яг нутгийн иргэдэл мэддэг байсан юм хадны зурагтай газрыг бол шинээр бас нээж олсон. Энэ нь болохоор бол бид нэр урд нь энэ таашир сумын нутгаар хайгуул судалгаа хийгээд төв солийн дурсгалуудыг бүртгэсэн гэж үзэж байсан боловч энэ хадны зургийн дурсгал бол саяны энэ удаагийн явуултаар бас шинээр бол илэрч олдож байгаа. Энэ дээр бол нилээд онцлог юм сонин өгүүлэмж дүрслэлтэй бол зургууд олдсон. Дайн байлдаанд ч явж байгаа мó, ан авд ч явж байгаа мó. Энийг юм гоё ахуу ингэж тэр ахуу их гоё ингэж тэр нэг уур амьсгалыг бүрдүүлсэн юм зураг байгаа. За энийг яагаад ингэж омгийн анхлагч ч юм уу эсвэл юм мандагтан гэж хэлээд байгаа гэхээр зэрэг энэ нэгдүгээр ингэж урдаас ингээ хүн хөтлөөд явж байгаа. Маш тодорхой төрсөн байна. За ардалт ингээ хамгаалагч маягийн хүмүүс явж байгаа. За бас зэвсэг агссан юм байна. Тэгэхээр миний одоо харж байгаагаар нэг онцлог юу гэхээр голын тэр одоо үхрэн дээр одоо суугаад ингээд үхэр унаад ингээд туг хэвэр маягийн бариад явж байгаа энэ хүн бол одоо нэлээн одоо гол ахлагч гэдэг нь одоо харагдаж байгаа. Ийм зураг бол ер нь Монголын хадны зургийн судалгаанд бол бараг л илэрч олдоогүй. Тэгэхээр энэ бол хадны зургийн судалгаанд бол нэг шинэ хуудас болж нэмэгдэж орж иж байгаа зураг байна. Энэ Баян улс сумын Алтан гац багийн нутаг Ловонгийн нуруу гэдэг газар илэрч мэдэгдээгүй зургууд бол нилээд ихээр бол байгаа нь бол харагдсан. Энэ зургуудыг бол бидэнд энэ нутгийн малчин ард Баасан дорж гэдэг хүн бол зааж өгсөн байна. Энэ хүн болохоор нутаг усныхаа одоо угсаатан зүй хадны зураг гэдэг нэг түүх соёлын дурсгалаа судлах, хамгаалах тал дээр нэрийн сэтгэл гаргаж ажилладаг хүн байгаа. Өмнө нь бас Монголын хадны зурагт бол илэрч мэдэгдээ судалгааны эргэлтэнд тэр болгон орж байгаагүй одоо шувуутай холбоотой зураг. Адуу самтдыг гэршүүлж гаршуулахдаа элэнц дээдс маань зөвхөн одоогийн бидний хэрэглэл бүхий 10-аад төрлийн амьтдыг бодвол дахиа, галуу, бүргэд, шонхор зэрэг жигүүртнүүд хамаарна. Ан гөрөөс араатан жигүүртэн элбэг баян байсан бол олон мянган жилийн тэртээ хүмүүс зарим шувууг гэрийн тэжээвэр болгон өндөг махыг нь идэж заримыг нь ав хоморгийн хэрэгсэл болгон ашиглаж байсан нь тодорхой. Мөн тийм байх боломж нь өнөө цагийнхаас хэд дахин илүү юм. Харин тийм ч их түгээмэл байгаагүй бололтой. Тиймээс ч завхан голын сав нутгаас л ийм зураг анх удаа олтлоо. Одоо бид эртний хүмүүс шувууг гаршуулж, гэршүүлж ашигладаг байсан гэж түүх сударта оруулах болно.
нутгаас бол тэмээтэй зургууд бол гэх байна. Одоо тэмээ одоо ботхыг нөхүүлж байгаа, одоо ботхоо голсон ингэнд ботхыг авахулж байгаа байж болох энэ бол дүрслэлүүд байгаа. Энэ бол цаашд бол ер нь судлах шаардлагатай нэлээ сонин өвмөц дүрслэлүүд бол энэ дэлхийн хадны зурагт байгаа нь бол эндээс харагдаж байгаа. Урдлт нь бол одоо тэмээний эзэн бол ингээд бурамтглаад татцсан байна. За ботх нь хөгж байна. За энэ бол одоо нэн ховор зураг. Эндээс хамгийн гол нь Монгол угсаатны ан агнуурын нэгэн сонирхолтой баримт олдож байгаа юм. Тэр юу вэ гэвэл Балар эрт цагийн өвөг дээдс маань одоо цагт тэмээ түлхэх хэмээх говьчуудын дунд нэрлэгддэг ан агнуурын аргыг хэрэгэлдэг байсныг зурж үзүүлсэн явдал юм. Зээр гүрөөсөнд ойртохын тулд анчид тэмээг ашиглах нь саяхан болтол бидний арга хэвээр байсан юм. Үхэр тэрэгний цуваа гэж хэлж болох юм зураг байна. За тэгэхээр энэ туг хиуртаа болохоор зэрэг мэдээж энэ бол зүгээр бас нэг тийм жирийн хүм бас биш. За дугууны одоо хигээс энэ бол маш тодорхой харагдсан байгаа. Тэгэхээр энийг бол одоо манай эрдэмтэн судлаач нар бол энийг хүннүүгийн үед одоо хамааруулж үздэг юм зураг байдаг юм байна. За Баян улсын басны содон зураг бол энэ бүжгэлжүү хүмүүсийн зураг. Гар гараасаа барилцаад одоо ямар нэгэн зан үйл хийж байгаа нь бол тодорхой байдаг. Дундгой аймгийн 30 хүний зурагчин тийм бусан дээр байгаа шүү дээ. Дөрвжин юм зассан хатан дээр зурсан байгаа. Тэгэхээр одоо энэ бол нэг юм оршуулгын зан үйл байж болох юмаа гэж одоо манай эрдэмтэн судлаачд энийг тогтоосон байдаг юм байна лээ. Тухайн үед бол нэг хүн одоо нас бараад тэр орчуулгын зан үйл хийхэд бол тэрэн дээр бол найр хийж бүжгэлж те дуулж хуурж бүжгэлж баяр ёслолтын байдалтайгаар үдэж явуулдаг байсан. Нөгөө ертөнцид нь. За энэ бугд сумын онгоцны хөндийн амьтны загварт урлагийн аргаар дүрсэлсэн бугын дүрслэл. Түүний хажууд хөдөлтөө зогсож байгаа эрэгтэй эмэгтэй тийм хүмүүсийн дүрслэл бүхий нэг юм хад байдаг. Эрэгтэй эмэгтэй хоёр хүний одоо хоорондын ялгааг бол маш хялбархан шийдсэн юм зураг байгаа. Эмэгтэй нь болохоор зэрэг ингээд богинохон юу хүмүүссэн юм шиг ингээд шийдээд эрэгтэйг нь болохоор ингээд бэлэг эрэгтнийг ингэж тод том руу харуулсан ийм зураг байгаа. Энэний дээдлэл болохоор буган чулуун дээр байдаг дүрслэл хадан дээр ингээд буутсан байгаа. Хаданд бол яг энэ бугыг дүрслэхдээ зарим үед бол биеийг нь бол бодит байдлаар, эврийг нь бугуун өшөөнд дүрсэлж исэн байдлаар ингээд янз янзын хэлбэр дүрсэлсэн байдаг л да. Одоогийн амьдарч байгаа ертөнцөөс нөгөө хойд насных нь ертөнц рүү хөргөж өгдөг. Унаа нь бол буг гэсэн санаа гарсан. Луу хэмээх амьтныг бид үлгэр домгийн гэж сэтгэж сурчээ. Энэ нь идүүгээчлэх сэтгэлгээний нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл зөвхөн үлгэр домогт сүсэг бишрэлт бас зарим үндэстний туг сүлдэнд л байдаг. Биетээр одоо байдаггүй учраас ерөөс байгаагүй гэх гинэн ухаарл байдаг. Монгол оронд лууны нүх гэж бий. Луу буусан газар гэж бий. Бас луу буухтай холбоотой зан үйл хүртэл бий. Тэгвэл одоогоос олон мянган жилийн тэртех өвөг дээдс маань түүнийг одоо байдаг амьтдтай хамт хаданд зураад үлдээснийг хийсвэрлэл гэж дүгнэж байгаа нь харин ч идүүгээчлэл хийсвэрлэл юм. Нотлогоо нь энэ байна.
Говьлтай аймгийн Бэгэр сумын нутаг Бичигт гад гэдэг газар байна. Энд бол араатан амьтдаас ахуулаад одоо шувуу, тимээ, янгэр ер нь бол ерөнхийдөө ан агнуурын байдлыг бол нэлээд тодорхой харуулсан ийм дүрслэл бүхий зургууд илбэгтэй. Жолоо цулбууртаа морь зайдсан хүний зураг байна. За энэ хүний зурагт юу харагдаж байгаа гэхээр энэ малгааны өмсгөл. Одоо энэ морь унсан хүний малгай бол яг одоо бидний одоо болтол өмсч хэрэгжилж явж байгаа энэ одоо манай Монгол үндэсний одоо чигтэй малгай бол одоо тэр чигээр энэ хадны зураг дээр ингээд дүрсэдэж үлдсэн байна. За бас нэг зураг нь бол энэ тэмээн дээр зайдан суулсан хүний зураг байна. Тэгэхээр энэ тэмээний одоо ингээд жишээл ардын хүүдийг харахаар ингээд долгиос хөл байгаа. За хүзүүн төөр урагшаа явж байгаад ингээд толгоогоо ингээд арагшаа харж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд урд чадваргүйдээ биш байх гэж би бодож байгаа. Энэ ягаад гэвэл энэ өөрийн одоо орчин үеийн нөгөө импрессионизм гэж ярьдаг, абстракт зураг гэж ярьдаг. Тэрний одоо хийсвэрлэж бодож, төсөөлж бодож зурсан зураг одоо манай энэ хадны зургуудад бол маш илбэг байдаг. Тэрний нэг жишээ бол энэ тэмээг зайдан унсан ийм зураг гэж би бодож байгаа. Говьлтай аймгийн Халиун сумын нутаг Цагаан голын хавцалт бол тамга тэмдгийн дүрслэлүүд нь бол хүннэг үед холбогдох ийм гайхамшигтай дурсгал байдаг. Ер нь Монгол улсын нутгаас бол хүннэгийн үед холбогдох хадны зургийн дурсгалууд бол маш цөөхөн илэрсэн. Энэ бүхний хүннэгийн үед яаж холбогдно гэдгийг яадаг тааж байгаа гэхээр хүннэгийн үеийн булчнаас гарсан эдлэл хэрэглэл дээр дүрсэлсэн зургууд тэр хадан дээр хийсэн тамгууд бол маш адилхан төстэй. Яг л баг зарим нь бол яг ижил баг. Сүхбаатар аймгийн нутагт байдаг Аршааны тэгийн одоо хүннүүгийн тамгуудтай яг ижлэхэн төстөө тамгуудыг энэ Халиун сумын Цагаан голын хаднаа сийлэн бид бүхэнд үлдээжээ. Тэгэхээр энд яг хүннүүгийн үеийн тухайн тэр бүс нутагт амьдарч байсан хүмүүс тэр газар цуглаж хуралдаа хийх ч юм уу те ямар нэгэн шийдвэр гаргаад тэнд цуглаад эсвэл нэг тахил тайлгын үйл ажиллагаа явуулдаг ч юм уу ингээд тухайн үйл ажиллагаанд оролцсон овог аймагуд бид энд ирж ийм юмд оролцлоо гэдгээ одоо илэрхийлж тухайн хаданд өөр өөрсдийн тамгуудыг сийлж исэн байх магадaltaй. Зарим ганц нэгээрээ байгаа зургууд бол тухайн энэ газар нутаг бол одоо манай овог аймгийн эзэмшил нутаг тийм ээ. Энд бол бид ан хийж юмнуудаа үйл ажиллагаагаа явуулдаг юм а гэдэг югаар бол тамга өөрсдийнхөө овгийн тамгыг бол сийлж үлдээж исэн баг магадaltaй. Бидний Эрэлийн олзвол хад чулуунаас хүн төрлөختний балчир ахуй цагийн түүхийг нилээд дэлгэрэнгүй тодорхой унших мэдэх боломжийг олсон явдал юм. Энэ бүхэн нь Монгол нутагт 3-аас 5 мянган жилийн тэртээ амьдарч байсан овог аймагаас эхлээд Монголын их эзэнт гүрнийг байгуулан мандуулсан хүннүү хэмээх их өвөг дээдсийнхээ үүх түүхийг барин тавин гарцаагүй баталгаатай өгүүлж байна. Дундгой аймгийн Үлзий цэвийн нутаг дил уулын хадны зураг хүннүүгийн үед холбогдох хадны зургууд тохиолддог. Тухайлах юм бол нэг өхөр хөлөлсөн тийм чингэлэг тэрэг. Ийм зургууд бол ер нь төмрийн түрүү үеэс эхлээд хүннүүгийн үе рүү бол юмыг зурхтаа хажуугаас нь харсан проектор одоо уран зургийн шин арга барилаар бол зурдаг болсон. Үүний нэг илэрхийлэл бол энэ дил уулын хадны зургаас бол олдсон баг. Ер нь бол манай өвөг дээдс энэ маань энэ хадны зураг зурхтаа тэр өөрийн сэтгэхгүй, хийсвэр сэтгэхгүйг бол дүрсэлдэг. Энүүгээрээ маш онцгой ийм хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл зэрэг дэвтэн, мяндагтан дарах цэрэг нарыг одоо их том хэмжээгээр зурдаг. Хажууд нь бол жижиг хүмүүс байгаа юм л та. Тэгэхээр эдгээр бол юу гэхээр зэрэг одоо өөрөөр хэлбэл хамгийн ахлагч юм уу, зэрэг дэвтэн хүмүүсийг ингэж том томруунаар
зурдаг ийм онцгтойд бас нэгэн өвөрмөц ийм зургууд бол дид уулын зургууд дүрсэгдсэн байгаа харагддаг. Түүхээ аж амьдралаа хүсэл тэмүүллээ, үзэл бодлоо, шүтлэг бишрэл, гүн ухаан, хийсвэр сэтгэлгээгээ ийхүү уул хадандаа өргөн дэлгэр бичиж үлдээсэн үндэстэн олонгүй билээ. Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Бодрын чулуунд бол нэг юм зам хэлбэрийн нэг хоёр зураастай. Түүний хоёр талаар бол морь хөдөлсөн хүмүүс, морь адуу тууж яваа иймэрхүү хүмүүсийг бол дүрслсэн зураг байгаа юм. Шат шиг энэ уртын хоёр хязгаар гэж нэрлэдэг байгаа л да. Энийний хажууд нь бол энэ Иремийн явдлын бэлгийн харьцааны тухай маш тодорхой томроо ингээд үзүүлсэн ийм зураг бас хамттай байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол ингээд оршуулгын зан үлтэй ийм одоо өмнөх хойдох одоо ертөнцийг заагсан гэж үзэж болох тал байж магадгүй маа гэж би бодож байгаа. Өвөг дээдсийн сүнс одоогийн байгаа хүмүүсийн уулзалт хорин болдог гэж үздэг гэсэн. Тэгээд тухайн үеийн оршуулгын юм дээр эсэгсэг хөрдөг байсан баг. Жилээтэй. Тэгэхээр энэ Бодрын чулууны хаадны зураг бол ер нь тухайн үеийн хүмүүсийн шүтлэг бишрэл, оршуулгын зан үйлтэй холбогдож зурагдсан зураг болов уу гэж үзэж байгаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын нутаг Жаргалантын адгийн ширээ гэдэг энэ газар бол нэлээд сонирхолтой хадны зураг өгөх газар байгаа. Энд бол ихвчлэн хүний нүүрний дүрс, маск юм зургууд байдаг. Энэ зургууд бол ер нь он цагийн хувьд бол шинэ чулуун зэвсгийн сүүл энолитийн үед холбогдох зураг болов гэж энийг бол он цагийн хувьд нь бол авч үзэж байгаа. За энэ зургуудыг ингээ хараад байхад бас энэ одоо Маягийн соёл иргэншилтэй нэлээд төстэй маягийн ч юм уу гэмээр ийм дүрслэл элементүүд бол яг энэ Жаргалантын адгийн энэ зурган дээр бол том руу харагдаж байгаа. Ингээд харахад бол яг энэ ийм зурус ингээд энэ газарт бол нэг одоо ёс заашил нэг одоо зан үйлтэй ийм бүхэлдээ ийм соёл иргэншил одоо аж төрж ирсний энэ улбаа бол ингээд харагдаж байгаа. Энэ зургнууд нь болохоор яг энэ өвөр Монголын нутаг Иншаан уулын хаданд дүрслэгдсэн байдаг хүний нүүрний баг. Мөн амар мөрний эрэг дагуу бас байдаг энэ хүний нүүрний багуудтай бол их ойролцоо ижил. Тэгэхээр бол чулуун зэвсгээс хүрэл зэвсэг рүү шилжих юм шилжилтийн үеийн энэ завсрын үед ийм нэг соёлын нэг юм бүс нутаг байсан байж магадгүй юм. Шинээр одоо энэ өрөө нэвчгийн дурсгалыг бол энэ удаагийн явцад бол шинээр бол олж илрүүллээ. Энэ өрөө нэвчгийн дурсгал бол ер нь эртний төргийн үед 6-аас 8 дугаар зуунд холбогдох бичиг байгаа. Анх бол орхон Енисен бичиг гэж нэрлэж ирсэн. За энэ бичиг ингээд доороос ингээд зэрвсгийн яваад өнгөрөхөд бол харагдахгүй. Энэ өндөр юм цавчим ингээ хадны ингээ хоёр хадны завсарт ингээд босоо байдлаар бичсэн юм бичиг байгаа. За нэг онцгой нь бол одоо болтолтой тахилгатай байж байна. Би бүхнийг яваад очиход бол дөнгөж сайхан ингээд тахилга үлдээд явсан. Тэгэхээр энэгээр юу харуулж байгаа гэхээр Монголын ард түмэн монголчууд энэ эцэг өвгдийн үдээсэн энэ бичээс болон энэ хадны одоо дүрслэл зураг энэ төр зүгээр нэг ингээд бичээд зураад хим дуртаа ингээд бичээ зураад орхидог юм эд биш юм аа гэдгийг одоо харуулж байгаа нэг ёсны одоо бодит баталгаа. Энэ шаагардлагын баруун урд ингэрд бол нэг хэсэг хаданд бол ер нь тамга тусгаалan зурсан байдаг л та. Энд бас мөн өрөө нэвчгийн бас дурсгал бол бий. Одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн багш доктор Болдоотор тайлж өгсөн байдаг да. Балчуур гэд нэг хүний нэр байна.
энэ балчуур гэдэг нэртэй хүн энэ хавьд орчиж амьдарч ийсэн юм уу? Эсвэл дайрж гарахдаа энд ингэж нэрээ бичиж үлдээжээ гэсэн юм тайлбар байдаг. Хадны эдгээр зураг бичээс нь эцэг өвгөд маань хэдэн мянган жилийн тэртегээс үсэг бичгээ, уран зураг урлагаа, оюун эрдэм аж төрөх эд хэрэглэлээ бүтээх ухаанаа үүсгэн хөгжүүлж бидэнд бичиглэн үлдээсний хөдлөшгүй, хинж маргашгүй гэрч болж байна. Манайх ч одоо 2 3 одоо дээд одоо өвөө эмээгийнх их өвөөгийнхээ барьсан хөөрг даалан гэл үнлээд идэв. Гэтэл 20 30 жилийн 30 үеийнхээ дээд өвгийнхээ үлдээсэн соёлын өв захиа даалгавар мессежийг одоо үнэлж чаддаггүй жоох ингэж иерхэд идэв. Тэгэхээр одоо үнэхээр магадгүй тийм цаг нь нэрж иж магадгүй. Тэгээ энэ хадны зургийг тайлж уншихад бол олон талын мэдлэг хэрэг болно. Одоо байгалийн шинжилгээ ухааны мэдлэг хэрэг бол түүхийн шинжилгээ ухааны антрополог, палеонтолог, соёл урлагийн гэдэг. Тэгээ энэ олон салбар шинжилгээ ухаанууд нийлж аж энийг тайлах цаг ирж иж магадгүй л дээ. Тийм учраас одоо энэ дээр одоо хамтарч ажиллах хэрэгтэй л байна. Хүн төрөлхтний Батчир үеийн энэ урлагийг одоо бид нэр судалснаар тухайн үеийн түүхийн одоо онцлог болон одоо ахуйн онцлог түүхийн үйлчлэлд одоо нөлөөцөхөөс гадна энэ одоо уран зургийн одоо анхны шав тавьжсэн тэр одоо үеийг одоо бид нар олж харна. За энийг одоо бид нар одоо манай Монголын үндэсний олон нийтийн телевиз бол одоо яг энэ өөрөөр хэлбэл манай Монголын ард түмний цаашид дэлхийн соёл хүн төрөлхтний энэ номын сон болж үлдэх ёстой. Энэ гайхамшигт бүтээлүүдийг бид бол ингэж одоо баримтжуулж авч дүрсжүүлж үлдэж үр хоож үлдээх зайлшгүй шаардлагатай гэж би боддог. Бид эд хөрөнгийн эрэлт яваагүй. Эцэг дээдсийнхээ эрдэм бэлгийн эрэлт морцсон билээ. Ирээд олсон олзоосоо эрхэм үзэгчдтэй дээжлэн хүргэж байна. Бүрэн тодорхой баримтат киног мөтгөн толилуулах болно. Үлзий оршдгоо.